Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэе. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бие телевизтэй хамтран бэлтгэж байгаа Сөрц хаан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр тун удахгүй сар шөнийн баяр болгож байгааг холбогдуулаад хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага энэхүү дугаартаа та бүхэнд хамтын амжилт болонгаараа бүрээд үндэсний хувцас идэх харилцагчийг танилцуулж байгаа. Мөн дээрэс нь бид Монгол үйлдвэрлэл булангаараа үзэж та бүхэндээ ухмас хэлбэртэй цаар мөн бурхны гүнгрван хийдэг харилцагчийг танилцуулж байна. Мөн дээрэс нь бид Монгол арьсан гутал тэр дундаа эдгэр гутал хийдэг харилцагчтай та бүхнийг уулзалж байгаа. Ингээд бүгдээрээ шинэ дугаараа хамтдаа хүлээн авъя. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл ханд бичэлцэн. Үзэгчдээ та бүхэнд хүргэж байгаа Сөрц хаан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр би та бүхэнтэй танилцуулахаар хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын харилцагч оюун эгчинд хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу? Тэнд ч гэсэн өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр манай харилцагч оюун эгч маань бурайд үндэсний хувцсыг иж бүрнээр нь хийдэг маш тийм чадварлаг хүн байгаа. Тэгэхээр та бүхэндээ энэ удаа танилцуулахаар ирсэн байгаа. Тэгэхээр оюун эгч хоёулаа яриагаа юуны өмнө анх одоо хизээнэстэй яг энэхүү хувцаа хийж эхэлсэн бэ гэдэг талаасаа ярьж эхлэдэг хөө. За би бол энэ бурайд үндэсний хувцсыг бол ер нь ээжээсээ л үл сурсан да. Манай ээж бол ер нь өөрөө ойдог хүн байсан, бүхэл юм ойдог. Ер нь миний анх бол 60 хэд онд л 4-р ангид байхдаа анх дүүдээ бурайд үндэсний дээл ойж л сурч байсан. Ер нь. За тэгэхээр энэхүү одоо ойжсэн сурсан эрдмээ бизнес болгож байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хизээнээс яг бизнес болгож эхэлсэн ба. Энийг бол 1996 оноос хойш одоо бурайд гутал ойжл бизнест орсон. Ер нь. Тэгээд тэрнээс хойш л одоо хүүхдүүд маань, ах дүүнэр маань, манай дүүнэр энэ төр бүгд ойдог. Тэр бурайд гутал ойжл хүүхдийн гутал, том хүний гутал захиалгаар энэ хүүхдийн гутал голцоо ойж одоо наран туулзах дээр лангуун дээр зогсцаардаг. Би борлуулдаг. Тэгэхээр гутлаар эхэлсэн бизнес маань одоо л ингээд иж бүрэн малгай болоод бурайд үндэсний ингээд дээл хувцс гэдэг ингээд үргэлжилж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань ингээд мэдээж эрэлттэй байгаа учраас бизнес болоход бас одоо цаашаага өргөжж гин гэж ойлгож болох уу? Болно. Энэ бол ер нь бурайд үндэсний хувцс ер нь үндэсний хувцс манай монголчууд өмсгөө болоод байсан. Одоо ойрны бол өмсдөг болоод байгаа шүү дээ. Тэгээ 2003 онд анх удаа бахархалт үндэсний хувцсны наадамд анх удаа би оролцож байсан Улаанбаатар хотод. Тэгээ 3-р байранд орж тэгэл тэрнээс л хойш одоо бурайд үндэснийхээ хувцсыг бүр одоо сайн бүр илүү сайн хийж байгаа. Би бол яг бурайд үндэсний авгай дээл, эрэгтэй дээл, басхан дээл гэж байдгийг. Тэдний бүгдийг хийж байгаа. Малгайг ч гэсэн бүгдийг ойдог. Одоо энэ шавгар малгай гэдэг манайхан өснөө ярьдаг юм шилүүхэн одоо хадсан юм малгай байдаг болог халиу хадсан. Тэрнийгээ бол энэ эрэгтэй эмэгтэйг өмсөн тэрнийг бол. Одоо эмэгтэй хүний тоорш малгай гэж байдаг. Тэр нь болохоор гоёл чимгэлтэйг одоо шүр хуваар гойсон одоо мөнгөн хийх зүтгэлтэйгээр нь тэгж хийж одоо өмсч өр хөвгтөйтэйг л бүгд өмсдөг даах дөнрээрээ. Ер нь. Тэгэхээр өөртөө мэдээж бас энэхүү эдгээр нөгөө үндэсний хувцас сурталчилж бусад хүмүүст бас нөгөө өмсөх сэдлийг төрүүлдэг ах л та тийм ээ. Харин би тэгж л боддог ер нь хүн бол энэ бахархалт үндэсний хувцсны анхдуугаар найдмын үед бол одоо ихэд гоёл чимэлэг хийсэн хувцас маш ховор байсан. Би энийг бол ер нь 17-аас 19-р зууны үед өмсөжсэн бурайд үндэсний тийм дээр үеийн тийм фото зураг харж өөрөө чимгэлсэн байхгүй ер нь хувцаа бол. Тэгээ тэрнээсээ хойш л энэ хувцсны шимэг бол ер нь дэлгэрсэн л гэж би бодож байна. 2008 оны алтарганаар зориулж дангийн тэмцээн болохоор бахинд нэг хун хувцас байсан. Манай бурайдууд ч хун шуван гаруултай хум модон сэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэгэл тэрнийг өмсгөөд гаргаж яхад бол хүмүүс тэрнийг л их маш сонирхож үзэж харж байсан. Хоёлаа одоо энэ гоё нөгөө нэг уламжлалт гоё чимэглэлээ бас зарим нэг одоо нэг үзэгчдэд сонирхол л да тийм ээ. Би хүртэл бас сайн мэдхээргүй юмнууд байгаа байхгүй юу. За тэгээд одоо би авгай дээдийнхээ юм дээр тайлбарлчих уу те дараа нь басхан дээр тайлбарлая. Одоо энэ миний өмсөө сууж байгаа дээл бол одоо авгай дээл. Одоо нөхөрт гарсан эмэгтэй хүний дээлийг авгай дээл гэж манайхаа ярина. Хамган дэгэл гэж ярьдаг юм да. Тэгээ хамган дэгэл болохоор ерөөсөө юутэй ингээд татаатай, уужтай, булуувчтай. Тэгээд ингээд булгун туруутай тэгээд гоёл нь одоо өвлийн малгай. За. Тэгээд ийм гоёл одоо хувцастай байдаг. Тэгээ тэрэн дээр гоёл нь гэхэд одоо өсний тулам гэдэг энэ. Энийг л өсний толом гэдэг юм аа юм бол. Тэгээ хоёр сүлжээл энэ дотроо хийдэг л юм байхгүй. Тэгээ тоёв гэдэг энэ бас нэг юм байна. Энд чинь үсэндээ ингээд хатгадаг юм. Тэгээ энэ чи тоёв одоо айлын авгаа болохоор чинь тоёв зүүж өгнө гэж тийм ёс байдаг шүү дээ. За тэгээд гоёл чимэлэг гэхэд одоо энэ мөнгөн одоо хийх гэж ярьдаг юм аа.
одоо гоёлын одоо хийх гэдэг чинь малгайнаас унжуулаад тэгээд зүүдэг юм хийх байдгийг. Одоо энэ бол хийх гэж ярина. Энийг бол одоо бурхнаа шүтэнэ зүүдэг одоо хийгээ зүүдэг одоо гоо гэж ярьдаг юм манай. Одоо энэ болохоор хажуугийн зүүтгэл гэж явдгийг. Навгаа хүний одоо ижи бүрэн хэрэглээ байдаг энэ дотор бол. Одоо энэ бол ихэд хажуугийн зүүтгэл доошоогоо ягаад энэ хутга. Энэ эмэгтэй хүнд бас хутга байна. Манай бурятууд бол зүүдгээ ерөөсөө хутгыг бол ир юмгүй зүү. Эрэгтэй эмэгтэйгүй. Тэгэл одоо энэгээр шин ших одоо энэ хавш шимхүүр гэж байна. Одоо ингээл энэ шихний холтоор шүдний чигшлэр хумсны цэвэрлэгч энэ тэргээл энэ бүх юм байдаг байхгүй. Одоо бүх хэрэглээ одоо өөрөө зүгээл эндээ наяргаал явж яадаг юм байхгүй манайх чинь. Энэ талдаа болохоор бас ингээд юу байдгийг. Энэ хит хутга нь энэ хитэн энэ байгаа. Тэгээ одоо хиттэй явна бас эмгтэй хүмүүртлээ. Одоо зүү утасны хурууч бай. Тэгэл энэ гоёлын юм энэ нэгэд бүгд нэг дороо явж гин ерөөсөө. Тэгэл бүх юм эндээ аваад явж гин ерөөсөө өөрөө. Их учиртай юм штэ. За тэгвэл басган дээлд тийм юм байгаа болоо. Басган дээлд байгаа. Басган дээлийн гоёо бол одоо басган дээл бол бас авгаа дээлээсээ ялгаа онцлог байгаа. Тэр нь болохоор одоо эрэгтэй хүний дээл шиг юм ингэр. Одоо энэ ингэртэй байдаг. Басган хүн чинь. Тэгэхэд бас энэ татаахан ингээд эргэн тойрон бүр битүү тойрон байгаа. За тэгээд гоён гэхэд өсний тулан байхгүй малгайн гоёотой хасрын ханжуур одоо манай хасрын ханжуургал гэж ярьдаг. Ханжуургал шиг одоо хажуу талын хасрын ханжуургал гэж манай ярьдаг юм да. Хасрын ханжуур гэдэг нь энэ одоо шүр мүр байна. Тэгээд энэ хийхээ хийшин малгайнда. Тэгээд толон малгайнда бол хов шүрээр гоё ишгэн. Хайна их гоё. Гоё юм байгаа. Одоо энэ юм нөгөө одоо энэ мөрнээ гоо гэж байдгийг басгатай гоё л. Мөнгөн. Тэр мөрнээ гоо нь одоо энэ байна. Тэгээд энэ шүр суутаа бүгд байгаа. Тэгээд арын гоо гэж басхан хүнд бол бас байгаа. Арт талдаа байгаа. Бурайд дээл гэхээр яг яалтчгүй энэ дөрүүлжин бурайд юм байна гэж ойлгож байсан. Энэ бол одоо нөхөрт гараагүй басхан хүмүүс юм. Мөн эрэгтэй хүмүүс юм байд юм байна. Авгаа дээл гэхээр бол юм байдгүй уучтай байд юм байна. Ааха зэ. Ганц удаад энэ одоо бүсчиг энэ татаах нь ганц болдог байхгүй. Тэгээд хансыг бас залгаатай болоод энэ боловчтой болчихж байгаа байхгүй. Бас өөр болчихж байгаа зүр нь. Тэгэхээр хоёлоо ярианыхаа төгсгөлд бас үзэгч олонд бас уриалга өгье л да тийм ээ. Сар шин болох чинь одоо та юу гэж хэлмээр байна? Одоо яг сар шиндээ бүгдээрээ сайхан шинлээрээ. Тэгээд ер нь үндэснийхээ хувцсыг хүн амтмад бүгд л өмсгөл гэж хэлмээр. Тэгэл үндэсний хувцсыг сайхан байхгүй шүү дээ манай Монголд. Манай монголчууд бол хувцаараа ер нь дэлхийд гайхагдах байхаа л гэж боддог. Гоё л харагддаг. За баярлалаа. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бэлтгэж байгаа сар цагаан нэвтрүүлгийн маань хамтын амжилт болон та бүхэндээ хүрлээ. Тэгэхээр би харилцагч оюун ихчийг та бүхэндээ танилцууллаа. Ингээд танд баярлалаа. Ажилд нь амжилт төсөө сар шиндээ сайхан шинэлээрээ. За баярлалаа. Та хэд ч гэсэн баярлалаа. Та хэд гэсэн сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ. Наптархан борио ганнаре намханда заралхан дурая нанем ганцал гамнаре жаргалаши маршаларе дураяши гамнаре намханда заралхан дурая нанем ганцал гамнаре ундерте наптарте харвида Арюхан дурая уялган гансан гамнаре жаргалаши маршаларе дураяши гамнаре унжиган арюхан дурая уялган гансан гамнаре Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бэлтгэж байгаа сар цагаан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгэхээр харилцагч наран цагтынд хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу өнөөдрийн мэнд? Энэ өдрийн мэнд. За баярлалаа. Тэгэхээр манай харилцагч маань гутлын бизнес тэр дундаа арьсан гутлын бизнес хийдэг байгаа. Тэгэхээр хизэнээс энэхүү одоо бизнесийг хийж гэлсэн бэ? Хоёлаа гараанаас үзэгчтэйгээ хаалцъя.
99 оны эсвэл 2000 оны ихээр хийж гисэн. Тэгээ энэ зах зээл эхлээд